За сайн байцгаана уу. Хичээлдээ тавтаа морил. Энэ удаагийнхаа хичээлээр бүгдээрээ давсны талаар ярилцсан. Хоол хүнсэндээ хэрэглэдэг давсны маань яг 40% натрий, 60% нь хлорид байдаг. Тэгээд давс яг хүний биед хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр давсыг хүн хоол хүнсээсээ 100% хийдэж хасч болохгүй гэсэн үг. За тэгээд давс хүний биед яг юу юунд хэрэгтэй байдаг юм бэ гэхээр нэгт нь цусндах севенгийн хэмжээ хэвийн байхад давс чухал үүрэгтэй оролцдог. Хоёрт хүчил шүлтийн баланс хүний биед хэвийн байх нөхцөлийг бүрдүүлдэг. Гуравт нь мэдрэлийн эсүүдийн мэдээлэл дамжуулалтын үйл явц хэвийн байхад оролцдог. Дөрөвт нь эсийн бүтэц хэвийн байхад давс үүрэг ролтой оролцдог. Тэгээ хамгийн сүүлд нь ус болон эрдэс бодисын баланс хүний биед хэвийн хадгалагдахад давс оролцдог. За тэгэхээр та бүхэн байна одоо сонссон багтаа давстай хоол хүний биед муу, давс муу, давсаа багасгах хэрэгтэй гэл зөндөө сонссон баг. Гэхдээ давс бол хүний биед хэрэгтэй, зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Тэгэхээр давс одоо ямар бүтээгдэхүүнүүдэд байдаг вэ гэхээр сүүнд давс байдаг. Хүний хөхний сүүнд хүртэл давсны агуулмж байдаг. За бүх төрлийн маханд байдаг далайн бүтээгдэхүүнүүд тэр дундаа дун хисаа зэрэгт давс бол байдаг. Тэгээ зарим төрлийн ногоонууд бас цаанаасаа байгласаа давстай байдаг. За тэгэхээр хүн бол яг өөрөө энэ сул гаргаж авсан бидаасан цагаан давс гэдэг чинь бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг. Тэр давсыг ингээ хоол хийхдээ нэмж хэрэглэнэ. Үйлдвэрүүдэд бэлэн бүтээгдэхүүнүүдэд давс нэмж хийн. Яг тиймэрхүү хүний гараар нэмж хийсэн давстай бүтээгдэхүүнүүдээс хүн давсныхаа хэрэглээг хөвчлэн хангадаг. Тэгэхээр давсны концентрац хамгийн өндөр бүтээгдэхүүнүүдэд бол бүтэн болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүнүүд, тэгээ хөнгөн зуушнууд буюу чипс, попкорн, тэгээ хоолны амтлагчууд байна. Эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүдэд давсны концентрац нь бүр хамгийн өндөр байдаг. За тэгэхээр давсыг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд ямар сөрөг нөлөөтэй байд юм бэ гэдэг талаар одоо та бүхэндээ тайлбарлая. Нэгт бол давс маань шууд даралт ихсэх өвчин төрөгдөг. Хоёрт цаашлаад бүх төрлийн зүрх судасны өвчний үндсэн шалтгаануудын нэг болдог. Гуравт нь давсны хэтрүүлсэн хэрэглээ маань ходоодны хор тавдарт нөлөөлдөг. Дөрөвт нь тархалалт буюу илүүдэлжинтэй болоход давс нөлөөлдөг. Тавт нь яс сэргэгчлэлтийг үүсгэдэг шалтгаануудын нэг. Зургаат нь бөөрийн бүх төрлийн өвчний эрсдэлт хүчин зүйлэлдэг. За манай Монголын хувьд бид нар бол давсны хэрэглээнд зайлшгүй анхаарах хэрэгтэй. Яагаад тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүнийг өдөрт дээдлэн 5 г давс хэрэглэхэд хангалттай гэж зөвлөдөг. Гэтэл Монгол улсад аяар хийгдэг STEPS гэдэг судалгаа байдаг. Халдварт бус өвчний судалгаа. Энэ судалгаагаар бол Монгол хүн дунджаар 12 г давсыг өдөрт хэрэглээд байна гэж гардаг. Тэгээ сүүлийн 10 гаруй жил бол энэ төвшин бол буураагүй. Тэгэхээр Монгол улсад аяар давсны хэрэглээгээ бууруулъя гэсэн кампанит жил болгон явагддаг. Тийм ч учраас манай монголчуудын хувьд бол давсны хэрэглээгээ бууруулах нэм зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн үг. За ингээд дараагийн хэсэгтээ та бүхэндээ давсныхаа хэрэглээг бууруулахын тулд амьдралынхаа хэм маягт өөрчлөлт гаргах шаардлагатай 6 төрлийн зөвлөгөө өгье. Нэгт үйлдвэрийн боловсруулалт орсон бэлэн савсан бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Давсыг хадгалтын хугацааг уртасгахад маш ихээр хэрэгэлдэг. Давс ихтэй үед нэм бактерийн үржил явагдах нь бага байдаг. Бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацааг уртасгахын тулд үйлдвэрлэлтийн явцад давсыг маш ихээр хэрэгэлдэг. За тийм учраас яг үйлдвэрлэлтийн савлсан бэлэн бүтээгдэхүүнүүдийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Хоёрт анхаарах ёстой зүйл маань мэдээж 21-р зуунд амьдарч байгаа бэлэн бүтээгдэхүүн худалдаж авахгүй амьдрна гэж бол байхгүй. Тэгэхээр бэлэн бүтээгдэхүүнээ худалдаж авах үедээ шошгыг нь маш сайн уушгах хэрэгтэй. Шошгон дээр нь жишээ нь тэр савта бүтээгдэхүүнд агуулгадж байгаа давсны хэмжээ 5 г-аас илүү байх юм бол тухайн насанд хүрсэн хүн нэг дор тэр бүтээгдэхүүнийг бүгдийг дуусгаж болохгүй гэсэн үг. За зарим шошгон дээр давсных нь артал тийм хуваар харуулсан тоо байгаа. Энэ нь болохоор daily value буюу өдөрт авах ёстой давсны хэмжээний чинь хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр 20-оос дээш хувийн давсны орцтой бүтээгдэхүүн бол маш өндөр давстай гэсэн үг. Тиймэрхүү төрлийн бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй. За 3 дахь анхаарах ёстой зүйл бол гэртээ бид нэр хоол хийж идэхдээ давсаа бага хийх хэрэгтэй. Тэгэхээр маш бага давсаар амталж гэртээ хоол хийж занших нь эрүүл зүй хоолтын хамгийн анхны шатны үндсэн ойлголтуудын нэг. Тэгээ давс их хийхгүй болохоор хоолч аамны үйлдвэр сул амттай болдгийг штэ гэж бодож магадгүй. Тэгэхээр та бүхэн маань бусад төрлийн ногоо
ургамлуудаар хоолоо амталж сурах хэрэгтэй. Одоо жишээ нь сонгон, сармис, ногоон сонгон, хар перц, цагаанга, яншүү, лимоны шүүс гэх мэт маш олон төрлийн ургамлын гаралт одоо амтлагчаар бид нар хоолоо амтлах боломжтой байдаг. Зөвхөн давсанд найдаж одоо тийм давс чангатай хоол хийхээ болох хэрэгтэй. За тэгээд цаашлаад аль болох үйлдвэрийн одоо бэлэн амтлагчдаар хоолоо амтлахгүй байхыг хичээх хэрэгтэй. За энэнд бол жишээ нь бүх төрлийн цуу, сой соус, солонгос амтлагчид, за тэгээд кетчуп, бүх төрлийн салаадны амтлагчид, майонез, тэгээ гадаадуудын их хэрэглээд байдаг одоо мастард гээ шар өнгөтэй амтлагч, тэг BBQ соус ч гэдэг юм уу. За бүх төрлийн үйлдвэрээс цаанаас нь ингээ үйлдвэрлээд гарч ирсэн бэлэн амтлагчдыг аль болох хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яа тэгэхээр эдгээр төрлийн амтлагч маань дотроо маш их хэмжээний сахар болон давсыг агуулсан байдаг. За дөрөвдөх анхаарах ёстой зүйл маань гэртээ одоо хоол ундаа давс хэрэглэхдээ бүгдээрээ зайлшгүй йодчулсан давсыг хэрэглэх хэрэгтэй. Монгол улсын маань газар зүйн онцлогоос шалтгаалаад бид нэр йодын дутагдалд орох эрсдэл маш өндөр байдаг. Тэгээ манай Монгол улс маань йодчулсан давсны кампанид ажил өрнүүлээд тэгээ Монгол улсад энэ йодын дутагдлын хэмжээ маш сайн буурч байсан. Тэгэхээр энэ ирчээ бүгдээрээ алдахгүй яг л йодчулсан давсаа сонгож хэрэглэх нь маш чухал. За 5 дахь бидний анхаарах ёстой зүйл бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1 хүртэлх насны хүүхдэд давс болон давстай бүтээгдэхүүн өгөхгүй байхыг зөвлөдөг. Тэгэхээр 1 хүртэлх насны хүүхдэд давсны орц ихтэй одоо чипс гэдэг юм уу те бэлэн бүтээгдэхүүн бүр огт өгөхгүй гэсэн үг. Тэгээ хоолыг нь хийж өгтөө гэр бүлийнхээ хоолноос тусдаа давсгүй хоол хийж өгнө гэсэн үг. Яг гоо гэр бүлийнхээ хоолыг хийж байгаад нөгөө хамгийн сүүлд нь давсаа амталдаг шээ. Давсаа хийхээс өмнө хүүхдийн хоолыг тасалж аваад өгч болно. Эсвэл бүр хүүхдэд тусдаа хоол хийж болно. За ямар ч гэсэн 1 нас хүртэл нь давс сахартай хоол өгөхгүй гэсэн үг. Тэгээ цаашлаад 5-аас доош насны өсвөр насны одоо энэ бүх хүүхдүүдэд давсны орц ихтэй тиймэрхүү хөнгөн зурс, чипс, попкорн зэрэг төрлийн юмыг аль болох өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. За миний хувьд бол мэдээж хаяа бэлгэн дээр нь хаяа хүүхд маань өөрөө чипс идийг гуйдаг, хаяа бол авч өгдөг. Гэхдээ ингээд чипсийг нь задлж хагаад бүр ингээд салфеткаар чипснийхэн давсын ингэж цэвэрлж унгааж агаад хүүхдэд өгдөг байхгүй юу. Манай нөхөр чи бүр ямар ядаргаатай сони юм хийгээд байна гэд. Гэхдээ ингээд 5-аас доош насны бага насны хүүхдэд тийм их давстай чипсийг идүүлж болохгүй. Тэр чинь бүр яг ингээд нүдэнд харагдахгүй ч гэсэн ингээд салфеткаар өрөөд унгаахад бүр маш их давс унж ирдэг. За тийм учраас ялангуяа өдөр тутмын дээр хамгийн их одоо тохиолддог жишээ гэвэл чипсэн дээр хүүхдээ аль болох авч өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Авч өгөхдөө тул боломжтой бол над чиг тэгээд давсыг нь үрж унгааж агаад өгөх хэрэгтэй. За бүр боломжгүй болоод яах вэ? Нэг хаяа улиралтай нэг ч юм уу бас биж болно. Хамгийн сүүлд миний зүгээс өгөх зөвлөгөө бол бүгдээрээ энэ цайгаа давстаа уухаа болох хэрэгтэй. Сүйтэй цай, хар цай ингээд давстай цай гэдэг бол манай Монгол үндэстний уламжлал мөнөлдөө. Гэхдээ 20-30 жилийн өмнөхтэй харьцуулахад бид нар маш их давстай бэлэн бүтээгдэхүүнтэй ийм нөхцөлд одоо амьдарч байна. 20-30 жилийн өмнө ч юм уу тэрнээс өмнө бол мэдээж давстай бүтээгдэхүүн одоо бид нар өдөр тутамд илбэг ийм их байгаагүй. Тэр үед давсны хэрэглээ угаасаа бага байсан учраас ингээд цайндаа давс хийхэд бол асуудал гардгүй. Тэгээд давсныхаа хэрэглээг бол тэгээд авчдаг байсан байх. Монгол иргэдийн одоо дундаж насанд хүрсэн хүний давсны хэрэглээ айл хэдийн 12 г буюу одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 2 дахин илүү даваад гарцсан байна. Ийм үед бид нэр амьдарч байгаа учраас цайндаа давс хийхээ ер нь бол болох хэрэгтэй. За энэний ялангуяа даралтан нэгсдэг. Тэгээ зүрх судасны өвчнгөөр өвдсөн хүмүүс бол цайндаа давс хийхийг угаасаа болох хэрэгтэй. Эмчин дээр хүртэл одоо зүрх судасны өвчнөд даралт нэгсдэг хүмүүсийг цайндаа давс хийж одоо ууж болохгүй шүү гэж зөвлөдөг. Тийм учраас ялангуяа хүүхдэдтэйгээ багаас нь давсгүй цай уугаа сургачих юм бол одоо яг насанд хүрсэн хойноо давстай цай уудаг гэж хагаад давсгүй цай руу шилжихтэй адилхан тийм хэцүү байхгүй багаасаа тэгээд сурчнаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн маань хичээл үүгээр дуусч байна. Та бүхэнд ойлгомжтой байсан гэж найдая. Ингээд дараагийнхаа хичээлээр бүгдээрээ уулзцгаая. Баяртай.